Баруун урд сумаас баруун урд сумын нийт одоо айл өрхүүдтэй болвол модныхаа нүхийг ухсан айлуудад өрхүүдэд нүхнийхэн тоогоор одоо бас мод өгье гэж одоо ингээ мөнгөлөг гулаас 3,000 ширхэг за 1300 ширхэг хайлаас өөр одоо шилмүс модуудыг бол бас авчрахаар ингээд худалдаа авалтуудыг хийсэн байгаа. За тэгээд нийтдээ бол бас одоо баруун урд сумын төвийн 8 багийн хэмжээнд бол энэ жилдээ ингээд ер нь бол бидний зорилтоор 80,000 мод тарих одоо ийм зорилтыг бол тавьж ажиллаж байна. За тэгээд өнөөдөр бол бас бүх нийтээр ингээд мод тарих өдрөөр манай иргэд маань бас нэлээд идэвхтэй ингэж оролцож байгаа талархаж байна. За дээрэс нь ер нь өнөөдөр бол бас энэ мод тарих өдрөөр нь 40 орчим одоо машин бор шороог одоо бордоотон цуг ингэж одоо багууд дээр ингэж айл одоо зохимжтой байршил дээр ингэж асгаад за тэгээ мөн одоо модуудыг ингээд айлуудын өрхүүдийн одоо нүхээ ухсан тоогоор нь одоо ингээд авчираад ингээд байж байгаа. За өнөөдөр бол бас мөн манай дөрвөлж компанитайгаа ярилцаад одоо төвийн байршил байгаа хотгууд маань бас усаа үн төлбөргүйгээр ингээд өгч байгаа. За манай эко клуб баруун урд сумын эко клубын хүүхдүүд маань бас одоо өнөөдөр мод тарихын аргачлал нэмийг бас манай иргэдэд ингээд хашаагаар нь явж заавар зөвлөгөө өгч байгаа. За 2027 онд манай баруун урд сумын 70 жилийн ой болно. За энэ 70 жилийн ойгоо өгдсөн ажлын хүрээнд бол бас өнөөдөр бид нар бас ийм хуучин болол одоо бас жижигвтер ийм модыг өгдөг байсан бол одоо 2027 онд бас айл бүхний гашаанаас дээшээгээ одоо энэ мод маань үлэс маань ингээд сүндэрлээд өндөр ургаад ингээд гарч ирэх боломжтой хэмжээний ийм 2 м 50 түүнээс дээш хэмжээний ийм модуудыг бол бас ингэж авчирж өнөөдөр өгч байна. За тэгээ та бүхэн өнөөдөр бас модуудаа тарьж услага ажиллагаагаа цаашид бас ингэж үргэлж сайн хийж гараа. 2027 онд бас бүгдээрээ баруун урд сум маань айл бүхний хашаанаас ингэж сайхан мод сүндэрлсэн ийм гоё орчин одоо бий болгох энэ ажилдаа бүхэл иргэд маань идэвхтэй оролцоорой гэдгийг уриалж байна. За энэ жил баруун урд сум маань бас нэлээд хэмжээний мод тарьж байна. За тэгээ манай Ожид хайлаас компаниуд баруун урд сумд одоо мод нийлүүлэх тендерт орж 3,000 одоо мөнгөлөг улаас 1300 хайлаас одоо нийлүүлж байгаа. За энэ мөнгөлөг улаас нь бид нар Улаанбаатар хотоос одоо аймагт анх удаа ороод мэргэжлийн байгууллагаас авч ингэж баруун урд сумд нийлүүлсэн. За мөнгөлөг улаас нь онцлог нь юу вэ гэхээр үрээ хайдгүй, хөвөн хайдгүй, эгц босоо шулуухан 30 м хүртэл өндөр ургадаг. Ер нь гоёмсог мод. Навчаараа гоёлдог. Навч нэг дэвтрийн цаас шиг одоо том навчтай. Навчин дээд зуны ургалтын хугацаанд навчин дээд талаараа ногоо, доод талдаа цайруу цагаан харагддаг ийм онцлогтой. Тэгээ энэ модны хувьд бол одоо энэ жилийн айл өрхүүд одоо гашаандаа аваад 5 мод тарьж байгаа юм байна. Хамгийн гол нь услага чухал. Мод тариад орхиж услах хэрэгтэй. 7 хоногт 2 услаад байх юм бол нэг анхны услагыг 50 литр усаа хийгээд дараагийн услагыг нэг 30 литрээр хийгээд ингээд явах юм бол энэ технологи алдахгүй явах юм бол энэ ургалтын хугацаанд вегетацийн хугацаанд 1 м-ээс 1.5 м хүртэл өндөр ургадаг ийм мод байгаа. Улааснаас онцлог нь бол тэгээ энэ улаас бол яг Монголд бол ер нь Шинжаан уугрын мод. Шинжаан уугар одоо гаттын Шинжаан уугар ус гэж байдаг ш. Тэр ус одоо 1961 онд анх гаргаж усан байгаа энэ модыг. Манай Монголд бол 2010 оноос эхлээд одоо мөчрөөр үржүүлдэг мод шүү дээ. Мөчрөөр үржүүлээд ингээ манай Улаанбаатарт бол анх одоо 10 оноос одоо Монголд бол тарьж эхэлж байгаа ийм одоо. Тэгээ ийм учраас бид нар яг сэтгэл гаргаж бас аймагта Монгол улаас хөвөн хайдаг Монгол улаас нийлүүлснээс одоо энэ мөнгөлөг улаас нийлүүлгийг зорж Улаанбаатараас мэргэжлийн байгууллагаас 3,000 мод аваад өчигдөр ирээд тэгээ өнөөдөр баруун урдд түлээлгэж өгөөд ингээ айл өрхөд өнөөдөр тарьж байна. Тэгээ модоо сайхан ургуулж одоо арчлах нь одоо айл өрхүүдийн санаа сэтгэл шүү модоо өгдөө ороо сайхан услаарай л гэж уриалах.